газрын харилцааваа эдийн засгийн сэдвийн хүрээнд цовруул сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа. Өнөөдөр тусгай хамгаалалтай газрын нутагт замбраагүй олгогдсон зөвшөөрлөөс болоод бүхэл бүтэн хороолол явуулжээ. Богд хаан уулын дархан цаазд газарт өнөөдрийн байдлаар 2000 гаруй иргэн аж ахуйн нэгжийн барилга байгууламж байгаа юм а. Богд хаан уулын дархан цаазд газар бол дэлхийн хамгийн анхны дархан цаазд газар. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зорилтоор 2 давхраас дээж барилга байгууламж барих хориотой. Хин дуртай мөнгөтэй тусгай хамгаалалттай газар нутагт дураараа барилга байгууламж барьж байгаа нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байгаамаа. Жишээ нь амтан ургамал урхаа болох байгалийн унган төрх алдагдах эрсдэлтэй. Өнөөдөр энэ байдал өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн замбраагүй газар олголттой шууд холбоотой юм а. Богд хаан ууланд баригдаж эхэлсэн барилгууд 2000 5 оноос 7 оноос 8 оноос эхлээд эрчимтэй барилгагдсан байдаг. Тэгэхээр яалтч Улаанбаатар хотын энэ хүн ам өсөн тэлэгдэж байгаатай холбоотойгоор Зайсангийн амны тэр хэсэг одоо барилгажилт эхэлсэн байдаг. Тэгээд газар ашиглаж байгаа иргэд газрын төлбөрийг төлөхдөө энгийн нөхцлөөс 3 дахин их төлбөр төлж байгаа. Тэгэхээр энийг тусгай хамгаалтаас гаргасан тохиолдолд энэ төлбөрийн асуудал яригдах байна. Дархан цаазд богд хаан уул суурьшлийн бүс болоод удаж байна. Аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр газар эзэмших зөвшөөрөл авч орон сууц барьж суурьшлийн бүс бий болгох нь даамжирсан. 2018-2019 онд байгаль орчны сайд нэр бүхий 140 гаруй иргэн аж ахуйн нэгжийн байгууллагын газар эзэмших эрхийг цуцалсан ч мөн л шүүхээс компани эрхийг сэргээчихсэн байдаг. Тиймээс үйл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахар боллоо. Шууд хууль зөрчсөн байна гэдээ нураагаад албатан цэвэрлэх гэхэд тэрний санхүүжилтийн мөнгөнд гаргаж чаддгүйс хойш ингээд энэ асуудал хүндрэлтэй явж ирснийг шийдэх гарцсан нь бол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад богд хаан уулын дархан цаазд газрын хязгаарлалтын бүсд үйл хөдлөх хөрөнгийн татвартай байна гэдгээр тусгайлан заалт оруулаад тухай үйл хөдлөх хөрөнгөд нь үйл хөдлөх хөрөнгийн тухай хуульд бас нэмэлт өөрчлөлт оруулж амьдран орсон сууж байгаа бол метр квадратт нь 1000 төгрөг. Бусад үйл ажиллагаа болж байгаа 3000 төгрөг байна гэдгийг ингээд тусгайлан зааж өгч байгаа нь олон жил төрөмжлөгдсөн нэг асуудлын бас нэг шийдэл гарц гэж үзэж байгаа. Бусад улс оронд ч тусгай хамгаалттай бүсдэх барилга байгууламжаас татвар авах хэлбэрээр хэрэгждэг. Энэ жишгээр богд хаан уулын дархан цаазд газар нутгийг хамгаалах гарц гэдгийг салбарын төлөөлөл үзэж байгаамаа.